За бичлэг үзэж байгаа цаг үеийн мэндийг ахин хүргэе. Энэхүү удаагийн бичлэгээр хэдүүлээ. Арга билег талаа хэрхэн хослуулж хөгжих вэ талаар ярилцсанаа. За ер нь хүмүүс асуудаг л да сүнс сэрсэн гэдгийг яаж мэдэх вэ? Яавал одоо сүнс сэрсэн гэж боддгийм бэ? Миний сүнс сэрж үгүй юу гэд эргэлзээтэй зүйлсийг асуудаг. За тэгэхээр энд миний зүгээс ямар тайлбар байна вэ гэхээр ер нь бол ингээд сүнсний сэрэлт сүнс сэрнэ гэдэг чинь мартсан бүх тэр мэдээллээ эргэн санахыг хэлдэг юм лээ. Яагаад тэгэхээр далд ухамсарын мэдээлэл унтаа байвал сүнс унтаа байна гэж үздэг юм лээ. Харин сүнсэнд байгаа тэр далд ухамсарын мэдээлэл ингээд сэргчүүл хүн энэ тархиараа оюун санаагаар ингээд санаж эхэлнэ. Нэг гэсэндээ төрөл аваад хүний төрлийг аваад ихийн хөвлөгөөс гараад ирэхэд хүн сүнсний мэдээлэл нь далд ухамсар руу шилжээд тэгээд энэ тархичин шинээр үүсдэг учраас тархинд одоо бүх мэдээлэл нь суулгагдаж амжаагүй байдаг. Тэгээ өөрийнхөө сүнсний мэдээллийг далд ухамсар дахь мэдээллийг бүрэн эргээд нэг сэргийн санаа штэ. Тэр үед сүнс одоо 100% сэрсэн гэж үзнэ. За тэгэхээр сүнс бол сэрж эхлэх гээд эхний шат нь юу байдаг вэ гэхээр ирж хайж эхэлдэг л дээ. За хүнд сүнс гэж байдаг юм байна, сүнсний мэдээлэл гэж байдаг юм байна. Энд би махан биеийн төрөл авахаас өмнө нь надад амьдралууд байсан байна гэдгийг хүлээн зөвшөөрч ойлгож эхлэхээс сүнсний сэрэлт явагдана. Тэгээд цаашаа би яг юу юм бэ? Би яг хэн юм бэ? Би яг ямар хүн байсан, ямар сүнс байсан, би хаанаас ирсэн бэ гэдгийг ухаад тэрийг ингээд баг багаар сэрж мэдэрч ивэл тэр сүнсний сэрэлтийн ингээд хувь нь дээшлээд байна л гэсэн үг. Тэгээ үүнтэй зэрэгцээр энэ орчлон ертөнцийн дээр юу болоод байгаа, дэлхий дээр юу болоод байгаа, бид нар юу н хаанаас үүссэн, би яагаад энэ төрөл авцсан, хүмүүс яагаад ингээд хүч төрх амьдрал дээр ингээд байдгийг, дэлхийн амьдрал яагаад энэ хизээ дэлхий үүссэн, хизээ хүн төрлөختөн би болсон, миний одоо энэ амьдраад төрөл аваад яваад байгаа ингээд учир шалтгаан юу юм гээд илүү лавшруулж ингэж сонирхож судлаж тунгаан бодож илэрхийлж тэгээд хариултууд авах хэрэгтэй. Ингээд хариултуудаа аваад юмаа ингээд эхнээс нь мэдэн штэ ийм учиртай олоод төрсөн юм байна. Би чинь ийм сүнстэй байсан юм байна. Орчлон ертөнц гариг ертөнцийн чи ийм юм болоод байгаа юм байна. Манай галактик дээр ийм юм болоод байгаа юм байна. Сүнслэг ертөнц дээр ингэж явдаг юм байна. Сүнс ухамсар гэдэг чинь ингэдэм байна гэд мэдээд таних тусам л сүнсний сэрэлтийн хувь ихсээ явна л та. За түүнээс биш одоо сүнс сэржин гэд хүмүүс бас итерхий бэлэг талаа хөөх хандлагатай байна. Бэлэг талаа хөөн гэдэг чинь нэгсэндөө сүнслэг амьдрал, далд ертөнцийн амьдрал бэлэг шид талаар илүү хөрцөлтнө гэсэн. За ер нь бол яг арга бэлэг гэд хоёр тал байдаг тийм ээ. Арга бэлэг тал хоорондоо тэнцүү явж явах хэрэгтэй. За сүнс сэрлээ гэд бэлэг талын амьдрал руу ингээд илүү ухаж орлоо гэж бодъё л да. Тэгвэл хүмүүс ерөнхийдөө ийм байна. Сүнс гэж юу юм? За далд ухамсар гэж юу юм? Дотоод гэгэрэл гэж юу юм? Яавал би гэгэрх үү? Яавал хүрднүүдээ нээх үү? Яавал ахин төрөл авахгүй сансрын хүрднээс гэтлэх үү? Яавал одоо тэр бурхны хутгийг болох уу? Яавал одоо бэлэг шидтэй болох уу? Яавал бүх одоо амьдралаа санаад бүх хүмүүсийн амьдралыг хардаг болоо тийм ээ далд ертөнцийн зүйлийг хардаг болоо шууд харьцдаг болох уу ч гэдэг юм. Ингээл зөвхөн бэлэг тал дээр л анхаарал хандуулад байна. Сүнс сэржин гингүүтэй. Тэгэхээр нөгөө арга тал нь хоцрогдоод яваад байна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр чинь хоёулаа тэнцвүүх явжиж сүнсний сэрэлт бүрэн дүүрэн болд юм билээ. За арга талдаа юу мэдэх ёстой вэ гэвэл арга талдаа бид нар өөх түүхээ мэдэх ёстой. Хүн төрөлхтний үүсэл, за дэлхийн соёл иргэншлийн үүсэл, өмнөх соёл иргэншил, за дэлхий дээр болж исэн бүх процесс, мөн дэлхийд ирж төрөл авдаг сүнснүүдийн гарал угсаа, учир шалтгаан, за нийгмийн зохион байгуулалтын учир шалтгаан, хэн одоо энэ нийгмийг удирдах гэдгийг те хэн зохион байгуулдгийг, ямар хүмүүс дэлхийг удирддаг тэр учир шалтгаан гихчлэн арга талаараа бид нар бас суралцж арга бэлэг хоёр талдаа нийлж сүнс бүрэн дүүрэн хөгжнөө сэрэн гэсэн үг. Тэгэхгүй хүмүүс арга талаа орхитуулаа тий арга тал угаасаа л нүдэнд хардаж гарт баригдсан юм чи энэ бол нэг тийм нууцсан байхгүй гэж боддог. Гэтэл ер нь яг яваад хад арга талдаа илүү их нууцуд байд юм байлээ. За хэрвээ хүн дан ганц одоо гэгэрлээ хөөгд тий өөрийнхөө болоокуудыг тайллаа, ухамсараа гэгэрүүллээ, нисвансын сэтгэлээсээ саллаа.
За дээш яваад бурхны утгыг оллоо, эсвэл бүрэн дүрэн гэгээрлээ, сансрын хүрднээс гарлаа гэж явахаар зөвхөн бэлэг тал руугаа л яваад байна. Тэнд арга талын ухаан дутуу байна л гэсэн үг. За тэгээ хэдүүлээ сүнсээс сэрэж гин, сүнс сэрээд далд ертөнцийн мэдээлэл судалж ивэл арга талын ертөнцийн бас далд ертөнцийн мэдээллийг судлах шаардлагатай. За тэгжиж оюун ухамсар илүү нээгдэж, ойрын хүрдний болог илүү тавигдаж, харах үнцэг илүү нээгдэж, өөрийнхөө сүнсээ хэн бэ, яах гэж төрсөн бэ, ямар учир шалтгаантай юм бэ гэдэг илүү ойлгож эхэлнэ. За ерөнхийдөө бол хүмүүсийн маань ихэнх далд ертөнцийн бэлэг талын ойлголт болохоор хөө ингээд үүссэн цагаас эхлээл ингээд зөндөө олон хүний төрөл аваад яваад. Тэгэхдээ амтан болоод, ургамал болоод, хүн болоод тэгснэ ингээд дахиад нөгөө нэг хүн болоод үхэл ингээд нэг тийм тойрогт орцсон байдаг гэж ярьдгийг энийг бол хүмүүс мэдээд байдаг. Гэтэл тэрнээс гадуурхыг мэдэхгүй байна. За тэрнээс гадуурх нь болохоор одоо энэ шашнаас гадуурх ойлголт л та. Шашин бол бид нэр ингээд ерөнхийдөө ингээд нэг юм жижигэн зүйл ингээд уйдсан байгаа. Ерөнхийдөө ийм л юм болдог. Тэгэл хүн үхэл төрөөл энэ үхэж төрхийн заагнаас гарчих юм бол одоо хүн гэгээр нь чөлөөлөгдөн суллагдана гэж ойлгоцсон. Тэгээд өөр юмнууд байхгүй юм тийм ээ. Гэтэл энэ дэлхий маань болохоор манай галактикийн төв бааз юм байна. Тэгэхээр манай галактик дээр дэлхийтэй адилхан болон дэлхийгээс өөр соёл иргэншилтэй маш олон гаригууд, маш олон амьдралын төвшнүүд, одууд байдаг юм байна. Энийг хэдүүлээ бас сайн ухаж ойлгож судлах хэрэгтэй. Ерөнхийдөө за та нарт ойлгомжтойгоор яриулъя. Бид нар одоо 5 хэмжээс рүү ингээд шилжих чинь гэж ярьж байна тийм ээ. За 5 хэмжээстэй ухамсар руу ингээд дэлхийн маань шилжлээ гингүүт нэг иймэрхүү юм болно. Одоо хиймэл оюун ухаан бол гайхамшигтай зүйлсийг бүтээж байгаа. Энэ бол зөвхөн эхлэл. Хиймэл оюун ухаан бүр цаашаа хөгжөөд илүү дэвшингүй болоод за хүмүүс ингээд илүү өндөр технологитой болчвол яах вэ? Зөвхөн технологи буюу арга талаа хөгжүүлээд явах юм бол хүн сүнсийг судалдаг болно, сүнсийг танин мэддэг болно. За сүнсийг одоо өөрийнхөө захирж иргэшээж болно. За гений бүтцийг өөрчлөх замаар ахаад өөр дэлхийд байхгүй шинэ байдлыг үүсгэж болно. Ахаад өөр ертөнц гаргийг ч үүсгэж болно. Технологийн хөгжлөд давал энэ бүхэн боломжтой. Одоо та нарт боломжтой гэдэгт итгэж байгаа шүү дээ. Яг л олон гой зөгнөлт кинонууд үзэж гин, хиймэл оюун ухаан гарч ирснээс шинэ технологи ямар айхтар хүчтэй өсөж болохыг бид нэр одооноос ойлгож эхэлж байгаа учраас зөвхөн өөрийнхөө одоо гэгээр үлэхгүйгээр энэ шинжлэх ухаан буюу энэ тарих судалгаа арга талаа дагаад хүмүүс 5 6 дугаар түвшин рүү бол шилжиж болно. 5 дугаар хэмжээс 6 дугаар түвшин рүү шилжиж болно. За эсвэл энэ шинжлэх ухаан техник технологи болчих зөвхөн хүн гэгээрэл бясалгал ухамсараа хэлэх замаар тэгвэл 5 6 7 8 гэдээ бас шилжиж болно. За үүнтэй адилхан нэг бол арга талаа дагаад техник технологиороо өсрөнгөө дэвшингөө хөгжөөд маш олон гайхамшигтай санаанд оронгүй зүйлсийг одоо ид шид гэмээр зүйлсийг хийдэг болцсон гаригуд байна. За нэг бол бэлэг талаа хөөгөөд дотоод гэгээр л ухамсар оюун авах өгөөд сүнс одоо бие махбод нь хоолт идэхэ болоо зөвхөн агаар усаар хоолдог болоод ч юм уу тий. Тэгээ энэ махан бие нь илүү хөнгөрөөд бүтцэн илүү сэрэг гэрлэлэг болоод ингээд илүү гэрлэлэг биетэй 6 7 8 дахь түвшний ухамсартай хөгжсөн гаригуд бас байна. Энэ болгон чинь ингээд энэ галактик дотор зөндөө байгаа байхгүй юу. Тэгээ энэ олон төрлөөр хөгжсөн олон төрлийн одоо өөх төвхтэй соёл иргэншилтэй гариг хэмжээст одоо амьд бодголуудын галактикийн төв бааз нь дэлхий гэж явдаг учраас дэлхий дээр маш олон газараас ирсэн хүмүүс одоо олон газар олон одоо хэмжээс галактик гариг дээр байсан бодголуудын сүнснүүд энд махан биеэр эсвэл гений инженерчлэх замаар хүнтэй адилхан бүтцтэй болж бууж ирж байна. Эсвэл эмэгтэй хүнээс төрөх замаар сүнсээ шилжүүлээд ингээд төрж байна. За тэгэхээр одоо ингээд маш олон хүмүүсийн ингээд сүнсийг хараад ингээд явж хахад юу юм бэ? Яг дэлхийн уугуул сүнснээс илүү өөр одоо хайр гаргаас юм уу? Эсвэл өөр илүү өндөр ухамсарлаг хэмжээс нь ахичихсан тийм одноос ирсэн сүнстэй хүмүүс дийлэнх юм байна. Их хөвчлэн тийм байна. Уугуул сүнснүүд нь харин ч цөөхөн байдаг юм байна. Тэнгүүт зарим хүмүүс ингээд айн байлдаантай газараас ирсэн дөрөв хэмжээс ухамсар буюу дэлхийг бодвол ингээд технологи ухамсарын төрүүлээд сэрчгсэн, хөгжчихсэн. Гэхдээ газрын баялгаасаа болоод эрх мэдлээс болоод маш их одоо дайн байлдаан хийгээд байгалийн баялгаа, байглаа ингээд сүтгэжчихсэн тийм газараас хайр гаргийн сүнснүүд
дэлхий дээр л ирж байна. Ихэвчлэн Орион одны бүсээс ирээд ах шиг байна. За тэгээд Монгол хүн болтол ингээд төрсэн байхгүй. Тэгэд гадаад хүмүүсийн ингээд сүнсийг харахаар ихэвчлэн одоо 4-р хэмжээс 5-р хэмжээс гаригудаас ирсэн ихэвчлэн хайр гарагийн сүнснүүд байгаад идэг. За Монголын яг нөгөө нэг дээдлэдтэй тэр хөхтөө мөргөө одноос ингээд Сириусээс ирсэн одны сүнснүүд гээд байдаг сүнснүүд ч гэсэн байна. Тэд нар болохоор яг хайр гар гэхээс илүү ухамсарлаг сүнслэг талаа бас давхар хөгжүүлсэн. Техник технологиос гадна ухамсар, сүнс, гэрлэлэг, хайрлаг, сэтгэл талаа илүү хөгжүүлчихсэн учраас 6 дугаар түвшин, 7 дугаар түвшин рүү ингээд очсон. За тэнцэнээс бас өндөр ухамсартай түвшний сүнснүүд бас энд ингээд махан бийд ингээд төрөл аваад явж байгаа юм байна. За тэгээд сүнс олгоо өөр өөр ингэсэн зорилготой байдгийн байна. Ерөөсөө зарим нь сүнсээ хөгжүүлэх, гэгэрүүлэх, ахиулах байна. Зарим нь кармагаа шатааж дуусгах гэж ирж юм тийм ээ. Олон хүнд буян үлдээд өөрийн дотоод гэгэрэлтэйгээ ажиллах тийм тухтай бүсээ болгож ирж байна. Яг нь дэлхийг бодвол маш их тийм дайн байлдаантай идэх олгүй болцсон. Тэгэл нөх хүчирхийл дайн ихссэн тийм гаригаас бол сүнснүүд энд зарим нь зүхтааж төрөл авахын, зарим нь одоо гаригаа аврах гэж өөрийнхөө сүнсээ хөгжүүлэх гэж төрөл авахын, зарим нь буйныг үлдэх гэж төрөл авахын, зарим нь хүмүүсийг хорлох гэж төрөл авахын. Ингээд сүнсний зорилгоодыг харахаар маш одоо гайхмаар олон төрөл зорилготойгоор ингэж дэлхий дээр төрөл авдаг юм байна. За тэгэхэд ихэвчлэн нөгөө нэг 6 дугаар хэмжээс 7, 8 дугаар хэмжээс гихчлэн бэлэг ухамсараа хөгжүүлчихсэн илүү гэрлэлэг биеийн бүтцтэй болцсон газруудаас хүмүүст ингээд туслах гэж тийм ээ. Энэ дэлхий маань бас бусад гариг, бусад галактикуудтай өөрөө энергийн хувьд ингээд солилцоотой байдаг холбоотой учраас дэлхийг ингэж сүнөөжгүй тулд дэлхийгээ улам ингээд хариуц газар болгохгүй тулд гэрлийн одоо өндөр ухамсар нь хөгжсөн гэгэрч гисэн сүнснүүд энд төрөл авч хүмүүст одоо тусалж хүмүүст одоо хайр түгээж тийм ээ шархацсан хүмүүсийг одоо эдгэж сэтгэлийн нэмчил сэтгэлд нь урам зориг өгч оюун ухамсарт нь ингээд чиглүүлэг өгч бас явж байна. Зарим талаас бас хүмүүсийг ухамсарын улам мунгаах тийм харанхуй хүчнээс хүртэл ингээд төрөл аваад ирсэн сүнстэй хүмүүс бол байна. Тэр ингээд дэлхийн маань үнэхээр энэ галактикт бол үнэхээр одоо од болсон гариг юм байна. Яагаад тэгэхээр төв бааз нь энд болохоор ерөөсөө бусад гаригуудаас онцлог нь олон төрлийн одоо төрлөөс ирж сүнснүүд төрөх боломжтой байдаг. Хүснээ хийх боломжтой байдаг, богино хугацаанд өсөх боломжтой байдаг, богино хугацаанд кармагаа шатаах боломжтой байдаг. Гэгчлэн суралцах боломж, судалгаа их боломжоор ингээд дүүрэн юм байна л та. Ерөнхийдөө бол нөгөө нэг олон улсын бүс гэдэг шиг ингээд цагаачдын хот гэдэг шиг ингээд тал талаас ингээд сүнснүүд ирж өөрийнхөө үйл ажиллагааг зорилготойгоор хийдэг юм байна. Тийм болохоор манай дэлхийг гариг маань гайхамшигтай, сонирхолтой судлагдхуунтай гариг байт юм байна. За гэгчлэн энэ талын мэдээллүүд бол арга талын боловсролтой орох юм байна. Яагаад гэхээр бидний бурхан гэж шүтээд идэг нөхдүүд болохоор яг үнэндээ бурхан гэхээс илүү зүгээр л төрүүлээд хөгжчихсөн ухамсарууд идэг юм байна. Дэлхийг бодвол илүү хөгшин гариг газар дээр оршихуун дээр ингээд удаанаар явсаар агаад одоо манай дэлхийд 3 хэмжээс дэжснэ 5 хэмжээс рүү ухамсар нь өсөөд 5 хэмжээс дэжснэ 6 7 8 руу очоод тэгээ нөгөө ухамсар нь хөгжихийн хэрээр технологи нь хөгжихийн хэрээр бие махбод нь илүү гоё эрүүл болоод илүү гэрлэг бүтцтэй болоод оюун санаа шууд телепатиар харьцдаг болдог ч юм ингээд хөгжсөн нөхдүүдээ тийм байна. Зарим нь болохоор зөвхөн технологиороо хөгжөөд зүрх сэтгэлийн боловсролоо хөгжүүлж амжаагүй бас гаригуд байт юм байна. Тэд нь одоо 4 болон 5 дахь хэмжээс ухамсар соёл иргэншилтэй гаригуд байгаа байхгүй юу? Тэгээ Орионы гаригуд байна 4-р хэмжээст. За тэгээ Лайрон байна. Плейд байна. Намхан саарлууд, өндөр саарлууд гихчлэн ингээд технологи оюун ухаанаа хөгжүүлээд тэрнийхээ дагуу биеийн бүтцэн ч жоохон өөрчлөгдөд амьдардаг газар нь өөрчлөгдөд ингээд технологи нь одоо жил ирэх тусам сайжраач гэдэг юм уу. Ингээд бусад одоо доод төвшний дөнгөж хөгжиж яваа гаригуудаа ингээд колончлдог ч юм иймэрхүү гаригууд бас байна. За тэгээ энэ болгоныг ингээд судлаад мэдээд ирэхээр хүний нөгөө багаас нөгөө хайрцагцсан тарих ухамсар одоо тэр оройн хүрд ингээд задарч эхэлт юм байл та. Тэгээд би чи ийм газар амьдраад байгаа юм штэ. Миний сүнс чи ийм зоригтой байгаа юм биш үү? Би чи ингээд ийм мөн чанартай сүнс ээжээд одоо би ингээд амьдраад байгаа юм биш үү? Сэрдэг юм байна.
Тэгэхгүй ингээд дэлхий дээр төрөл ангуудаа сэрж чадахгүй тийм ээ. Одоо жишээлбэл ингээд сүнснүүд дээд түвшнөөс ирж байгаа 4-р 5 6-р түвшнөөс ирж байгаа сүнснүүд бол дэлхийн хөгжлийг ингээд хараад доор гэдгийг мэдэнгүүтээ өө юу хэн баха би наад газар чи очиод өстой бужигнуулчаад ирээ гэдэг ч юм уу. Ингээд өөртөө маш их бардаж ирд юм байна. Гэтэл яг ингээд начир дээрээ тулаад ирэхээр энд өндөр түвшний сүнснүүд олноороо гаццсан байт юм байна. Яг нөө сүнсэн сэрэх боломжийг олохгүй төрөнгүүт л авчил дараал байдаг те идэж уухай маран даардаг оюун санаанд нь өөрчлөлт гаргадаг ингээл маш их тийм хүнд эрчим энергээр ингээд авчгаар сүнсэнд нь сэрэх боломж олдохгүй за ингэж л амьдрах хэрэгтэй байх та за нэг идэх хоолтой байвал болоо за нэг энэ ажлаа нэг бүтээчүүл болоо за нэг тэдэн төгрөг олчвол болоо за нэг өгчгүй хүн шиг амьдрал болоо за нэг тэрнтэй суучвал болоо гэдэг ч юм уу энэ бодолтой баригцаар байгаа нөөр сүнснүүд чи ажиллаа хийж чадахгүй тэгэд өөр дээрээ дахиж нэг карма хураагаад дээшээ нүүс сул дэлхийг гэсэн ингээд суллагдаад буцаа сүнснийхаа гэрт очих гэхээр нэгдүгürt хийсэн гэрээн зөрчигдөх гээд идэг хоёрдугаарт маш их карма нөгөө өөрийнхөө сүнстэй холбоотой болцоод идэг кармагаа дуусгачих дээшээ явах гээд идэг ингээд нөгөө нэг орчлон ертөнцийн энергийн хуулийн дагуу ингээд дэлхий дээр төгжигдчих тийм ээ. Тэгээд дэлхий дээр нэг төрөл аваад, хоёр төрөл аваад, 3, 4, 5, 6 төрөл гэхчлээ ингээд олон төрөл аваад, олон төрөл авах тусам өөрийнхөө сүнсийг танихаа байгаад, өөрийнхөө сүнсний гэрийг олохоо байгаад ингээд дэлхий дээр нэгсэн уугуул сүнс болоод үлдчихдэг юм байна. За ингэсэн сүнснүүд бол бүр олон дийлэнх юм байна. Тэгээ Аз олж энэ цаг хугацаанд нөгөө шилжилтийн ирэн гэдэг утгаараа дээд доодгүй те дотроос ч тэр далд ертөнцөөс тэр ил ертөнцөөс ч тэр ерөөсөө сүнс сэрэг хаанаас ирсэн хинбэ гэдгийг санаад өгөөч гэд хатгаад байгаа учраас нөгөө олон төрөлтөө унтаа байсан сүнснүүд чинь энэ удаадаа сүнснийхаа даалгаврыг ингээд мэдэж сэрж штэ өө би чи одоо ингэх гэж ирчээ зөндөө олон удаа төрөл авцсан биз дээ маш удаан хугацаанд сүнс маань унтцсан байсан биз дээ гэд ингээд гайхаад тэгээд сэрсэн даруйдаа сүнснийхээ ажлаа хийдэг ч юм уу кармагаа ингээд шатаагаад тэгээ ингээд өөрийнхөө сүнснийг гэрт харих ч юм иймэрхүү ингээд юм болоод байхгүй энэ цаг мөчийн ачаар хэрвээ яг энэ цаг мөчөд сэрэлтийн цаг үед 5D рүү ингээд шилжих тэр ухамсарын шилжилтийн цаг үеийг ирлийн талаас дээд түвшнөөс ингээд шийдвэр гаргаагүй байсан бол дахиад ингээд унтчил авах байсан. Бусдыгаа сэрээгээд ирээ, бусдыгаа аваад ирэх гэсэн сүнс чинь эренгүүтээ бусдтайгаа адилхан унтаал нөгөө нэг мөнгөнийхөө системээс гарч чадахгүй өөрийнхөө гомдол шахтраа маанасаа гарч чадахгүй байж байгаа л тэгэл амьдралаа дуусгах чаддаг. Ялангуяа ингээд юмаа мэдхгүй төрчиж нэгдүгээр хоёрдоор нь хүний амьдрал чинь богинохон. Энэ богинохон жил тэгэл гадагшаа хөдөлцөөр идэл нэг мэтгэл хөвшрүүд ингээд дуусчаал тэгэл олон дахин төрөл аваад байгаа байхгүй юу. За энэ ч гэсэндээ арга талын мэдээлэлд орноо. Тэгээ хүн ингэж арга талын юмаа мэдчихэж хажуугаар нь бэлэг тал буюу тэр сүнслэг шид ухамсар бэлэг талын өсөлт гэдэг юм ингэж хослуулж явах хэрэгтэй байна гэдэг л ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол дан ганц бэлэг талаа хөөхөр нэг мухар сүсэгт очиж гацчдаг. Эсвэл бэлэг талын шидэнд очиж гацчдаг. Энэ орчлон хорвоо дээр маш олон хэмжээст ертөнцүүд байгаа. Маш олон параллел ертөнцүүд байгаа. Астрал ертөнц бол энд яг одоо энэ давхцсан дэлхий дээр давхцсан хүмүүсийн амьдрал давхцсан тийм одоо ертөнц ахгүй юу? Астрал ертөнц бол. Тэгээ астрал чи өөрөө ингэж дамжин өнгөрөх шугам. Астрал байжгаад доод төврүүд рүү шилжиж болдог ч юм уу эсвэл өөр дээд бүр өндөр сүнслэг одоо тэвүүд ашхуу ертөнцүүд рүү ингэж ухамсараар сүнсээр ингэж шилжиж бас болоод байна. За тэгээд ерөнхийдөө өндөр түвшний мэдлэгтэй хүмүүсүүдийн ч устгаа дууссан одооноос дөнгөж сэргэж гин. Тэгээд дээрэс нь энэ олон шашны мунхруулга инээ тэрэ гэж явсаар юм байтал тийм ээ хүмүүсийн ингээд ухамсар сүнсийн нөгөө ирсэн сүнснийхэн зорилгыг мартуулах юм явж ингэсээрэтэл олон мянган жил хүн төрөлхтөн ингээд зөвхөн мухар сүсгийнхаа хүрээнд зөвхөн 4 хэмжээст төвшнийхаа хүрээнд 3 болон 4-р хэмжээст төвшний сүнслийнхаа хүрээнд ингээд гаццсан байна. За Аз олж энэ цаг үеэс эхлээд хүмүүс 4-р хэмжээсэн цаанд буюу илүү өөр оршихуунууд байдгийн байна. Илүү олон ертөнцүүд байдгийн байна. Олон газраас ирсэн сүнснүүд байдгийн байна. Энэ дэлхий чи ийм учиртай гариг юм байна гэж сэрж нээгдэж нөгөө сүнсэнд нь байсан нөгөө далд ухамсарт нь байсан мэдээллүүд ингээд сэргэж тэгээд нэг муу замаа ингээд мөрөө олох цаг үе нэрчээд байгаа хгүй юу. Тэгэхээр одоо од гарагсаас ирчээд эсвэл дэлхийээс өндөр давтамжтай гарагаас ирчээд олон төрөлтэй ингээд унтаад явж байгаа сүнснүүд энэ насн дээр заавал өөрийнхөө сүнсээ илүү сайн сэрэж арга бэлэг хоёроо хослуулж маш сайн судалгаа хийж ин тархиныхаа гацаа төвчнээс гарч иж хэдүүлээ одоо нийлж сэржиж дэлхийгээ аварч сүнснийхээ ажлаа хийж олон кармагаа шатааж иж
дараагийнхаа сүнснийхаа хүсэл зорилгын дагуу жамынхаа дагуу шат өксөлтөөр ингээд явах нэ хитүүлээ. Тийм учраас бүгдээрээ сайхан сэрээрээ судлаарай. Нөгөө дөрөв хэмжээс мухар сүсэг зөвхөн бэлэг талдаа ингээд баг гацаарэ. Богино хугацаанд гацсан шүү. За миний хувьд гэтэл бол бэлэг талаасаа л бас эхэлж байсан. Өөрийнхөө сэтгэлтэйгээ ажиллах, сүнстэйгээ ажиллах, дотоод гомдол, шарах, сэтгэлийн гутрал, ганцаардал, зовлон, тэгээ нисвана сэтгэлтэйгээ ажиллаж эхэлжсэн. Тэгээл нэг нэгээр нь гаргалаа, цэвэрлэлээ, хоосон чанар гэдгийг ойлголоо, хоосон ухамсар гэдэг зүйлийг ойлголоо. За тэгээ бэлэг ухаан төвшин гэдэг юмд ойлголоо. Тэгээ цаашаа яахаа мэдэх болцсон байхгүй. Нэг өсөнд ингээд хэсэг гацсан гэсэн үг. Тэгээ одоо ингээд хоосон чанар, бэлэг ухаан нөгөө гүүрүү их багш нарын яриад идэг юмнууд чи ингээд ухаарчлаа, ойлгочлоо. Тэгээ одоо яах вэ? Одоо ингээд болцсон уу? Ингээд би гэгэрчсэн үү, болцсон уу гэд ингээд гайхаад байсан байхгүй. Гэтэл арга талын юмнууд нь мэдэхгүй юмнууд бас байсан л хэлээ л дээ. Тэгээд арга тал руугаа ингэж яваад ерөнхийдөө иймэрхүү шат дараалалаар явал зүгээр юм билээ. Эхлээд бид нар энэ доод түвшний энэ юунаасаа гарах хэрэгтэй. Ирчим нөө жижигнээсээ гарчиж дараа нөгөө нэг илүү задарсан түвшний юм руу орох хэрэгтэй мэн л да. Дараалал нь бол зөв. Хамгийн эхлээд сэтгэлтэйгээ ажиллахаас эхэлнэ. Бэлэг талаараа ингэ сайхан судалж явж байгаад ухамсарыг судлаад, хоосон чанарыг судлаад ингээ ойлгочихно. Тэгээд ерөнхийдөө ингээд өөрийгөө одоо энэ махан бие тэ нэвт шингэсэн нисвансын сэтгэлээсээ суллаад сэтгэлийн гомдол шарх драманаасаа судлаад дотоод одоо хувь хүнийг хөөрхөн гэгэрүүлчих штэ. Гэгэрүүлээд нэг ухамсараа тэлээд ингээд хөөрхөн сэрээчнэ. За тэгснийхээ ард дээрээс за би чи ямар учиртай юм блэ? Ямар зоригтой лээ? Хаана амьдраад байгаа лээ? Юу гэлээ? Би хаанаас ирлээ гэдэг ч юм энэ орчлын ертөнцийн төр юу болоод байна гэсэн арга талынхаа юм судлаад энэ арга бэлэг хоёр чинь нийлэхээр төгс төгөлдөр юм болд юм байл та. Ингээ явал их зүгээрээ. Зөвхөн одоо бэлэг та нар ингээ бэлэг тал те одоо тийм тэнгэрийн орон, тийм одоо гэгэрлийн төвшин, тийм бурхан, ийм гүрүү, ийм одоо гэгэрэл ариун цагаан гээл гэж суугаал байх чинь тэгэл нэг төвшөндөө л гацаад ин гэсэн үг байхгүй. Нөгөө тал нь байхгүй, арга талынхаа маа мэдхгүй. Ерөөсөө л тийм болчоод байна. За тэгэхээр юм судлаа дуусахгүй орвоо ертөнцийн баялаг гайхамшигтай гэдэг юм байна. Арга тал дээрээс судлаа дуусахгүй, бэлэг тал дээрээс судлаа дуусахгүй сайхан зүйлсүүд байдаг. Тэгээ бидний нэг хүрч чадахгүй тэр зүйлс одоо тэр гэгэрэл ухамсарын гэгэрэл хоос чанарын онол гэдэг зүйл чих ойрхон байдаг шүү. Хитрхи хол гэж битгий өөрөөсөө холдуулаарай. Ер нь бид нар ялангуяа нөгөөдөлтөө тий өөр ингээд дээд түвшнээс ирсэн өгдөлтөө хөөхсөнснүүд бол энэ цаг үед маш хурдан одоо ухамсар гэгэрлийн түвшинд хүрж гин. Хамгийн гол нь биднэрт бас сүнс яг өөрөөр ингээд ухамсарлаад өөрөөр одоо чанелинг хийгээд тий дээд ухамсаруудаа ингээд холбогдоод хөгжчих гэсэн тий гаднаас нь тий мэдээлэл өгөхөөр аягүй хурдан бас ингээд шат дахиад идэг юм байл л тий. Одоо жишээлбэл сүнс гэдэг чинь юм шүү. Чи ийм гаригаас ирсэн шүү. Энэ орчлын ертөнц манай галактикт ийм төвшний соёл иргэншилтэй гариг ертөнцүүд байдаг шүү. Чи энэ гаригаас ирсэн. Чиний сүнс чи ийм байна. Чиний сүнсний гэр бүл чи ийм соёл иргэншилтэй амьдардаг. Дэлхий дээр ингээд ийм төрлийн соёл иргэншилтүүд бууж ирээд хүн төрлөختнийг анх ингээд бүтээж исэн маа гэдэг ч юм арга талынх нь мэдлэгийг өгчхөр бас айгүй хөөрхөн хурдтай ингээд сэрээд сүнснийх нь одоо даалдах ухамсарт байсан мэдээллүүд нь сэргээд ингээд маш хурдтай хөгжөөд байна. Тэгэхээр энэ зөв мэдээллийг гаднаас авч дотроо тунгаан бэлсэлгэж боловсруулна гэдэг чинь зөвхөн дангаараа ингээд бясалгалаар яваа тий гадагшаа харьцаа өсгөө зөвхөн өөрөөрөө явах тэр хугацааг 4-5 дахин одоо юу яаж өгдөг юм бэ? Богиносгож өгдөг юм байл та. Жишээлбэл би өөрийгөө хаанаас ирсэн, ямар өгдөлтөө сүнсэн, яах гэж ирсэн, хэдэн удаа төрөл авч байгаа хин юм бэ гэдгээ өөрөөрөө зөвхөн бясалгаад ингээд явна гэж бас хөөрхөн хугацаа шаардах гэдэг. Тэрийг хилээд өчнгүүд 1 жилийн дараа 2 жилийн дараа шал өөр бодолтой болцсон явж идэг чинь маш ингээд задарчихсан илүү ингээд өөрийгөө таньчихсан ингээд илүү сүнсэн ингээд сэрчихсэн ч юм ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ шинжлэх ухаан талын юм бас ингээд шинжлэх ухаан ч нөгөө арга талын юм яриад байл та. Энэ арга талаараа хөгжчихсөн шинжлэх ухаан талаараа хөгжсөн гаригууд ямар гэдгийг тэд нар одоо маш одоо шин гений мутац шин амтэн хүнийг ингээд үүсгэх боломжтой байгаа юм байна.
Тэд нэр өөрсдөө дотоод гэгэрлэг олоог байгаа ч гэсэндээ бидний ид чид гэж бодоод байдаг зүйлийг гарын доорх одоо технологиороо хийчдэг юм байна тийм ээ. Энэ бас нэг хөгжих арга зам байдаг юм шүү. Гэтэ зүрх сэтгэл ингээд давхар хөгжихгүй бол бас нэг төвшөнд очиж гацдаг юм байна шүү. За зүрх сэтгэлээ хөгжүүлээлээдэг, хайр гэдэг зүйлээ хөгжүүлээлээдэг, гэгэрэл гэдэг зүйлээ хөгжүүлээлээдэг. Гэтэл арга талынхаа амиг ингээд тарих өнгө ухамсараа ингээд гэгэрүүлээгүү арга талынхаа амд хаалттай байвал бас нэг төвшөнд очиод гацдаг юм байна шүү гэл ингээд олон талаас нь харж судлах хэрэгтэй маа бид нар. Тэгэхээр нэг талдаа бол бид нар гэгэрлийг хөөлөө, сүнсний сэрэлтийг хөөлөө, оюун бэлэг ухааныг хөөлөө гэд энэ улс төрийн нийгмийг орхиж болдгүй юм байна. Яагаад гэвэл энэ улс төр нийгэм цаадлах удирдлага, цаадлах санаа, үзэл бодол, цаадлах уялдаа холбоо одоо юу болоод байгаа учир шалтгаан энэ амьдралын чинь гарал үүслэн шалтгаан арга талын боловсрол төр явж идэг учраас энийгээ ч гэсэн бид нар орхитуулж болохгүй. Тэгэхгүй хүмүүс чинь ерөөсөө арга талаас ингээд юу ячдаг шүү. Би одоо гэгэрэл хөөж гинөө. Надад одоо энэ амьдралын юмс ингээд сонирм бишээ. Надад хамаагүй. Би дотоод гэгэрлээ хөөж ин би гэгэрх чинь энэ дэлхийн амьдрал хамаагүй гэд явах гад идэг. Тэгээ энэ арга биелэлэг хоёр ч яагаад хоёр талд хоёр юм байгаад байгаа юм чинь тэмцэртэй авч явах нь зүйл байхгүй юу? За тэгээд арга тал руу авахад ирэхээр хүн эх орон сэтгүүтээ болдог. Энэ соёл одоо хүн төрөлхтний соёл нийгэмшил гэдэг зүйлийг ойлгож, ухамсарлаж эхэлдэг. Одоо энэ байгаа амьдралаа ойлгож эхэлдэг. Одоо энэ байгаа нийгмээ ойлгож эхэлдэг. Одоо энэ байгаа сэтгэлээ хүмүүсээ эргэн тойрныхоо ойлгож эхэлдэг. Амьдралаа ойлгож эхэлдэг. Энийгээ бид нараас орхитуулж болохгүй. Тэгээд цаашлаад ер нь юу хийвэл зүгээр юм? Энэ арга билэг хоёр ч хоорондоо ямар холбоос цөлбөөтэй байдгийг гэдгийг мэдэх байхгүй. Тэгвэл арга билэг гэдэг юм чи хоорондоо ингээд ялгаатай зүйл биш л те. Энэ бол нэг зоосны хоёр тал ахгүй. Нэг нь нөгөөг байх боломжгүй зүйл. Гэтэл бид нэр ингээд энэ зоосыг улам томруулах гэдэг зөвхөн нэг тал дээр акцент өгöd хахаар зоос нь томрохгүй, нөгөө тал дээрээс акцент өгөх шаардлагатай. Тэгэхээр арга билэг хоёр тал бол нэг зоосны хоёр тал. Тэгээд энэ одоо улс төрийн бодлого, нийгэм, соёл, амьдрал ахуйн зүйл энэ хэн одоо улс төрийнхний удирдаад байгаа нь тий улс төрийнхний тэр хүн ерөнхийлөгчд хэнд захирагдаад байгаа. Энэ мөнгөтэй хүмүүс чи хэнд захирагдаад байгаа. Цаана нь юу болоод байгаа? Яагаад бидрийг мүлжөөд ингэ боолчлоо та? Яагаад бидний мөнгөний дарамтны системд оруулаад байгаа? Зөвхөн хідэн шуналтай хүмүүс биднийг захираад байгаа юм уу тий? Энэ биднэрт өгөөгүй, биднэрт мэддэгдүүлээгүй ямар технологи цаана байгаад байгаа. Ер нь анханасаа хэн биднийг бүтээсэн, яатсан гэдгийг бид нар ойлгож иж бид нар сүнсний ажлыг хийж чадна. Мэдчихэж. Тэгэхгүй ингээд хүмүүсийн ойлголтоор ингээд бясалгал заадаг хүн, гэгэрэл заадаг хүн улс төрч болох ёсгүй ч гэдэг юм уу? Улс төрийн юм ярих ёсгүй ч гэдэг юм уу? Ийм сонин юм үзэл бодлоо суудсан байгаа байхгүй. Тэгэхээр аль алинаар нь явдаг, аль алинаар нь хослуулдаг хүн чинь дотоод гэгэрлээч ярина, бэлэг талаач ярина, арга талынхаа ахуйн амьдрал энэ болж байгаа процесс, энэ сүнснүүдийн ирээд байгаа, төрөл аваад байгаа энэ шалтгаан, сүнсийн махан бие үүсээд байгаа шалтгаан, соёл иргэншил үүсээд бас устаад байгаа шалтгааныг бас давхар авч явж, давхар тооцоолж бодож, аль аль нь энэ ухамсарын сэрэлттэй ингэж авч хослуулж авч явж байна. Тийм учраас нэг талд нь битгий туушраарай. Дотоод гэгэрэл, сүнсний сэрэлт, бясалгал гэдээ явахаараа арга тал орхичдаг юм биш шүү. Энэ хоёр чи хоорондоо маш их зузаан холбоо хамааралтай юм байдаг шүү гэдгийг та нарыг ойлгосоо гэж бодсондоо нэг юм ингээд дахин яриад байна л та. Тэгээ одоо ингээд хүмүүст өөр галактик ертөнц, өөр соёл иргэншлүүдийн тухай ярихаар ингээд яг бас нээлттэй хүлээж авч байгаа хүмүүс сөөхөн байна. Тэгээ сүүлийн үеийн хүүхдүүд яг өөрсдөө тийм өндөр соёл иргэншлээс ирсэн учраас ойлгоод байна. Дэлхийд дээр олон төрөл авцсан байх тусмаа бол тарих маш их хайрцаглагдсан байдаг юм байна. Ганц нэг төрөл авч байгаа хүмүүст бол илүү тарих оюун нээлттэй идэх юм байна. Энэ талаар ярилцахаар. Тэгэхээр яг уу ингээд бас энэ Холливуудынхан чинь хүний тарих оюуныг задлж өгөх тийм кинонууд хийж өгдөг. Тэгээд энийг үзээд та нар сүнсээ сэрэхгүй та нарын сүнсээ сонголт гэдээ орхичдаг байхгүй юу?
Тэгээ тэр кинонуудыг үзээд хайр гаргийнхан чи ийм учиртай юм байна. Хүн төрөлхтөн чи ингэж бүтсэн юм байна штэ. Оюун санааны гэгэрэл чи ийм юм байдаг юм байна. Гэх жишээний тэдний зориг жишээний ингээл ерөөсөө олон талын юм хүн ингэж бодож тунгаах хэрэгтэй. Энэ нь бол зүгээр нэг зөвгөнөлт кино хин нэг ингээл гоё дотроо бодоогоод бодцоо зохиоцсон кинонууд өгдөг. Хүн төрөлхтөнд одоо үнэн мэдээлэл өглөө. Тэгээ та нар сэрх юм уу, боолчлол байх юм уу, байхгүй юм уу гэдэг өөрсдөө та нар сонгох гээд нэг гэсний одоо хуулийн ертөнцийн хуулийн дагуу сүнсний сонголтыг биднэрт өгчдөг. Гэтэл хүмүүс тэрийг зөвхөн кино гэж бодоод идэг. Гэтэл бүх одоо арга талын нууцуудыг дэлгэсэн, цаад мөн чанарыг илтгэсэн кинонуудыг асар олноор ингээ хийж өгдөг байхгүй биднэрт. За гэх жишээ нь ингээд явах хэрэгтэй. Одоо ингээд бясалгал ингээд сонирхоод ингээд явж байгаа хүмүүст би хэлдэг. Та нар тэр киног үзсэн үү? Энэ киног үзсэн үү? Энд чэнэс юу ойлгож авсан бэ гэхээр би тийм үлгэрийн кино үздэг шүү дээ. Эсвэл тэр киног үзэж байгаагүй шүү дээ. Энэ чинь зөвгөлт кино биш юм уу гэж асууад байдаг. Гэтэ энэ зөвхөн зөвгөлт кино гэхээс илүү бидний сүнсийг илүү одоо сэрэх учиртай кинонууд хагуулна байдтэй. Тэгээ хайр гаргийнхны тухай яриад хайр гаргийнхан 5 хэмжээс тухамсартаанууд нь дэлхийдээ ингэж харьцдаг юм аа. Биднэрт ийм технологи өгсөн юм аа. Одоо тэдний санаа бодол юм байнамаа. Тэгээ тэднийхээс ийм одоо сүнстэй хүмүүс ингээд төрөл авцсан яваад байна. За тэгээ танаа тэр бол тийм сүнстэй хүн байна гэж яхаар ингээд бас ойлголт авч чадахгүй ингээд гацаатай байна. Тэгэхээр бид нэр юмыг ингээд хүлээж авч чадахгүй гацаатай байгаад эргэлзээ тэнэгэлзээ үүсгээд итгэж өгөхгүй байна гэдэг чинь нэг гэсэндээ тарих маань маш их хайрцагтай, оройн хүрд маш их одоо ингээд блоктол байна гэсэн үг. Тэгэхээр оройн хүрднийхээ блокоо гаргахын тулд унш судлах хэрэгтэй, үзэх хэрэгтэй. Илүү их хайрцнаас гарсан зүйлийг биднэрт боловсрох шаардлагатай байна. Хүн төрөлхтөнд боловсрал чухал. Гэхдээ энэ биднийг хайрцаглах боловсралж бидний тархийг хайрцнаас гаргах боловсрал хэрэгтэй байхгүй юу? Бид нар одоо хийн физикийн боловсралыг авах хэрэгтэй байна. Тэгэд энэ гений мутац тийм ээ. Гений өөрчлөлт өмнөх соёл иргэншлийн хэрэгэлдэг байсан технологи, түүхийн үнэн зөв түүхийн боловсрал мэдлэг, технологи шинжлэх ухааны боловсрал мэдлэг хвчлэн ингээд хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхгүй ингээл нөгөө зөвхөн бэлэг талаа хөгөөд мухар сүсэг дөрөв хэмжээстэй ингээд гаццсан байгаад байна. Тэр барууныхны солиосоос авах юм байна. Тэд нар бол яг хөө ингээд бэлэг талын дотоод гэгэрэл нэг хөөдгүү ч гэсэндээ арга талын юмаа хөөдөг учраас бид нар дутуу байгаа зүйлээ тэнцвэрчүүлэх хэрэгтэй л дээ. Бэлэг талын зүйлсээс өөрсдийнхөө дуудмаас ч юм уу одоо Азаас авчлаа. Арга талын боловсрлоо ингээд барууныхнаас ч юм ингээд тэд нар голчлон тэдрийг хөгжүүлдэг учраас тэр талаас нь бас суралцаад ингээд аваад одоо тэр өндөр зүрх сэтгэлээ хөгжүүлээгүй ч гэсэндээ тархиа хөгжүүлж гисэн оюун ухамсар технологи хөгжүүлж гисэн хүмүүсийн гаргасан номнуудыг аваад бас уншаад ингэх хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө бол еврейчүүд чинь өөрөө энэ дэлхийг боолчилж удирдах байгаа хүмүүсийн ч гэжтэй нөгөө харин биетүүд аа штэ. Тэр харин биетүүдийн гар хөл боол нь бол еврей үндэстэн байхгүй юу? Тэгээ еврейчүүд өөрсдөө тийм дээрээс тийм төрүүлээд хөгжчихсэн гаргаас соёл иргэншлээс өндөр технологи авдаг учраас дэлхийн хүмүүсийг бас боолч чадаад байгаа нэг талаараа. Тэгээ тэднээс бас суралцах зүйл байна. Маш их одоо зүйлийг ухаж мэдсэн байна, сурсан байна, боловсрсан байна. Нэг юмдаа гацаагүй те мухар сүсэг гэдэг юмдаа гацаагүй байна. Өөрсдөө энэ байгалыг, өөрсдөө энэ лусыг, өөрсдөө энэ бусад параллел ертөнцүүдийг захирч сурсан байна. Гэх жишээний ингээд энэ талын боловсролыг авах хэрэгтэй. Өөр хүүхдүүдэд бид нар бас энэ талын боловсролыг олгож явах хэрэгтэй. Зөвхөн монгол хэл дээр биш, гадаад хэл дээр одоо маш гоё мэдээллүүд байгаа учраас тэр өндөр түвшний боловсрол мэдлэгийг бид нар өөрсдөндөө болон өөр хүүхдүүдэд өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ одоо энэ 10 жилийн боловсрол найдаад их сургуулийн боловсрол найдах юм бол энэ бол үнэхээр хэдэн мянган жилээр хоцрогдсон. За хэдэн мянган гэхин цаашийн хэдэн зуун жилээр хоцрогдсон инээдтэй юм зааж байгаа. Бүр инээдтэй хөгийн зүйл зааж байгаа байхгүй юу? Энээс гадна бид нэр сурч мэдэх тарих ухамсараа хөгжүүлэх оюунаа задрах тийм боловсрол хэрэгтэй байна. Одоо энэ шилжилтийн цаг үеинд бол сайн санаатай хүмүүс энэ боловсролыг, энэ технологийн үндсийг, энэ арга билгээр нь хослуулсан мэдээлэлүүд гадаад хэл дээр гараад эхэлсэн байгаа. Тэгээ тэр талаас нь сайхан гадаад хэлээ сурдаг юм уу эсвэл бүр гадаад хэл сурах сонирхолтой бол одоо хиймэл оюухаа маш гоё орчуулад өгдөг боллоо. Нэг хэдэн сарын эрхийг авч аваад ингээд орчуулдаг ч юм ингээд үзэх хэрэгтэй байна. За тэгээ сурч мэдэх зүйл их бай шүү. Өнөө маргаашийнхаа мөнгө төгрөг гээл нэг юмаа өдөр болгон давтаж хийж итэл ингээд сүнс маань хоцрогдоод байна, сүнс маань унтаад байна.
илүү төвшөнд ингээ гарц идэх хэрэгтэй байна гэж л захимаар байна. За тэгээд энэ хүртэл сонссон талархлаа.